За хушхан гээд самрын компани самрын үйлдвэр дээр ирчихсэн танилцгаа хийх гэдэг явж байгаа. За Монголоос экспортын бас нэг шинэ бүтээгдэхүүн хүчтэй самар гараад байна гэсэн. Тэгээд бидний үйлдвэр нь ямар юм бэ тий одоо хүмүүс төсөлтөй нэг хэдэн хужаа авторчин цөмүүлээ суулгадаг ухааны фэйсбүүк дээр яваад байсан. За яа. Тэрийг харъя. Ичтэй хэд доо татраас цөмүүлээс удаж байгаа харъя. Тэгээд цөмдөг ажлыг яаж хийдгийг харъя. Хэдэн хэрэм авторчин самрын цөмүүлсэн сууж идэв юм. За энэ бас манай Хорика клуб байдаг. Энэ Хорика клуб тэрх танилцгаа хэллээр ирсэн. Тэгээд энэ үйлдвэрийн төлөө үзье. За яг хотод ойрхон эмэлтийн хэмжээ байдаг юм байна. Нэг юм ачгаа байна. За өнөөдөр юу яах гэж байгаа хүмүүс? Самар цөмж үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс. Самар цөмгөж байгаа хүмүүс. За нэг хүн 3 хайрцаг самар цөмж савлаа шүү. Тэг цөмдөө юу тийгээл савн тийгээл. За ард үзье. Юу вэ? Шуудатай ч бүгдээ самрын багтаа. Тийм биш. Одоо бүтэн агуулгах зүгэн самар биш. Самрын дотор хүмүүстэй гоё байна да манайхаа. Атхан дээ. Хаашаа тарна бөөн самар байна да. Самар байна. Самар явж байгаа мó? Цаана самар нарсан дээ. Хэмээрээ яваад. Энэ цэвэрлээ дагшиг бай. Энэ үеийнх нь гадаг хөлтөөс нь задарч байгаа. Ахаа, тэгсээ цэвэрлээ чороог нь наагаад байна тий. Ямар гоё юм бэ тий. За орё. Орцоо. Ингээд доошо цэвэрлэлээр камераар явдаг юм байна да. Самано. За урд юмсан байна. Жилийн 4 өдөр л ажилладаг юм байна шүү дээ. За үйлдвэр сектор өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг тавьсан байгаад харж байна. Шимтэн самрын чүн бөө. Энэ их хөөх юм бэлээ. Энийг би өмнө бэлдэж үтсэн. Ингээд гоё жижигхэн савлгаатай байгааз. Одоо юу 5-ын чихэн мхэн дээрээ тавьчихдаг. Энэ их гоё юм байлээ шүү. За. Гоё борцоогоор байхаар гоё харагддаг юм байна. Хайны хушматын самрын чүмэг бас ийм брэнд хүүхдийн брэнд гарсан юм байна. Хүн баг яг идэж явахтай нь таарлаа да. За хушхан үйлдвэртэй. Бай. Сэмбэцгэнэ. Оо манай энэ доо. Энэ Ада апхаар. Салам алейкум. Салам. За хушхан үйлдвэрийг зориулж ирсэн Хорика клубийнхаа хамт олонд маш их баярлалаа. Амралтын өдрөөс цаг зав зориулж бидний зориулж байгаадаас баярлалаа. Тэгээд та бүхэнд бас ойлгомжтой байх үднээс урьдчилан нэг юм ерөнхий болоо гэдэг
дарааллуудыг бас хэлээд өгье. За тэгээ өнөөдөр бол манай үйлдвэр бүтээн ажиллаж байгаа. Бусны үйлдвэр дээр кофе уусан чинь нэг ийм эднийхээ ийм шиг соёл зааж өгч байна. Манай проектын холбооны тэргүүн бэлгээ. Бэлгээ хатайны чангагаад онгойлгоцоод өгөөч. Энэ кофе дээр ингэ самрыг хийж. Яг бодог гинэ. Харин юм байна. За харагдах нь уу? Ингээд самрыг кофенд дэгээд халуун кофетэй юм самар. Энийг балхаар амруу бас хэдэн ширхэг ороод бас таатаад юм байна. Кофений гашуун амт. Тэгээд нэг хажуугаар самар орж ирээд бас ихтэй гоё юм байна. Юугаараа баян зүгүүрийг ихчээрс ажил дээр нөтөч ингээд самартай кофе ууж юм. Дэлхийгээр аялуулсан. Самар чи энэ амар амттай байхгүй. Янзын юм байдаг байх тагс чинь. Дэлхий бүтэн тойроод миний нутагтаа ирсэн баган самартай адил биш. Хинч Оросууд аяга тэнэг юм. Яг тасцсан юм даа гэж бодоод байсан. Үнэхээр хамгийн топ. Сайн ихтэй. Нөгөө Оростой ч манай их нар 3 гээд авчихгүй. За. Чи Монгол зүндээд байгаа шүү дээ. Бас 3-ыг авах гээд ихгүй. Нөө зүгээр л австрал дүүнэргээ явуулна гэдэг. Тэгсэн хил дээрээс чи баригдаад контрабанд хийсэн хэрэгээр 1 кг амиг л авч байгаа шүү дээ. 3 кг жоо юм байна. Тэгээ бүтэн 5 цаг компьютер дээр ажиллаж байгаа байдаг. Компьютерээс гоё. Манай самарчтай баяр өөрөө бичих юм. Тэгээд ингэнэ. Одоо 1 кг самраа ингээд та нар эргүүлж хэл гараад очиод хяхтар авчихсан юм байна. Айлс тэгээ бүр өөр арга нэг чинь Монголоос ингээд явж байгаа нөхрөө шүү дээ. Жолооч гарна шүү дээ. Тэр нь өгчүүл чинь болчихно гинэ. Тэр нөгөө 3 кг самраа гэсэн. Тэр жолооч баяр зэрэг гэж игдэг. Зандаа Батхан бухаа. Хятад нэг том самар гаргаад байна шүү дээ. ямар Одоо энэ чөмгөө нэг том, самар нэг том. Хүчний харахад бол яг энэ хүчний самар. Тэгээ ингээд онгоолгоо харангууд нэг том юм. Тэрийг амс үзсэн үү? тэрийг амс үзээгүй. Ер нь бол энэ Канада, Америкийн хүчний самар том штэ. Оросын хот хаашгаа том. Гэхдээ хамгийн одоо хүчний зүгээр миний сонссноо миний итгэж байгаагаар бол хамгийн амттай, хамгийн супер самар бол Сибирийн самар. Одоо Монголын энэ ой хөгжиж байгаа өмнөд Сибирь шүү дээ. Аха тий. Сибирь өмнө зах. Манай хот арай жижигвтер гэхдээ илүү амттай. Хятадын дээр том самрыг урдаас нөн захиалж аваад илжүүлсэн. За. Ямар ч амтхан бэ? Тэгэл Дээрэс нь манай самрын ингээд эдэнгууд амд нэг юм тослогтой байгаад байдгийг. Өөр дөрөв тослогсай, тослог ихтэй. Хятадын дээр том самар чинь амтгүй үснийг тослоггүй юм байна. Эсвэл тосын ялгаа авчих юм ааши. баха тэр Сортон дээр байгаа гэж. хөрс цагуур ингээд одоо жишээ жацганы гэхэд л Аа. бусад болоод илүү тослог өгөөд тийм гашуур амттай. Аа. Улаанбаатарт яг тэр үрийг ургуулхад илүү чихэрлэг тэгээд тос нь багтай. Тосон баг. Аа. Оройд хөрс цагуураас хамаарад нэг сорт ч гэсэн Тийм өөрөө байх тий. хөрс ус. Хятадууд ер нь TikTok-оор бичлэгүүд нь яваад байгаа юм. Хятадын самруу бүр айгүй том бүр ингээд ийм том. Тэгээд амт доо. Яагаад Шотланд виски гайхалтай байдаг вэ гэдэг асуулт нь Аха. ингэж хариулсан байж. Хаа Шотландыг нүүлгэж аваач ус тэр цагуур хоёрыг нүүлгэж аваач өгөхөөс цааш одоо хэзээш ажил гарахгүй. Бас тийм тий. Тийм учраас Америк, Япон хоёр бол өөрсдийнхөө версийг гаргаж байна. Одоо дэлхийд дээр чинь ингээд нэг юм бус нутгийн заалтай брэнд гэж нэг юм ойлголт байна шүү дээ. Зөвхөн тэр газар ургадаг, тэр технологи хийгдэг тийм бүтээтгүүн л брэнд гэдэг байгаа шүү дээ. Тэр брэнд гэдэг. Брэнд чи яг Тийм. Олон улсын чинь нэг уугуулсан. юу гарч шүү дээ. Тэгэхээр чи яг л тэр ялгаа тэндэл байгаа даа шүү дээ.
Тэгээд тэр чинь яаж экспортын татваргүй өндөр болоод байгаа байхгүй. Одоо Монголоос өргөн тийм бүтээгдэхүүнүүд одоо улс руу татваргүй болно л гэдэг байгаа шүү дээ. Яг л энэ бүсэлтийн заалтын брэнд гэхээр хичээл яг энэ нутагт ургадаг ийм хошин, ийм ядгатайгээр гараад олон улсын зах зээл дээр байр хичүүл үн хүрх юм байгаа шүү дээ. Увсах тэр цаг ууртайгаа холбоотой юм тийм. Яг энэ Монгол орны хөшөөс гэж ойлгоод хэвчтэй байна. Тэгээд ерөнхийдөө нэг 10 гаруй төрлийн шматын төрлийн стафар ураад. За жишээ нь хамгийн том зүйл бол одоо Pinus Siberica гэдэг Орос Монгол хэсэгт ураадаг. Одоо бидний зөв одоо энэ стафар бол хамгийн том газар дээр хамгийн үдшилтэй сайн гэж байна. Бас 30 градусаас 30 градусаар эрсдэл суурьнаас болж байгаа. За дараагийн Pinus Koreans гэдэг энэ солонгос болон актив нөхөр гэж байгаа. Pinus Korea гэдэг одоо зарим нэг Facebook-ээр санаагаар гэж хэлдэг байгаа. Энэ Pinus Korea гэдэг санаагаар. Тэгээд базар нөхрөөс үүнээс Pinus Siberica гэдэг энэ project хамгийн сэтгэлтэй хамгийн одоо сайн софтвер гэж байна. За яг нарийнсан судалгаа бол яг Pinus Siberica гэдэг нь байдаг. Оросд бол нэг гал орчин байдаг. За Монголд орчин байдаг гэдэг судалгаа байна. Тэгээд батнасан байгаа хэрэг тооцоо бороо ярьж байгаа гэсэн. Тэгээд ном авчихсан гэдэг Канадаас газар сэргээс авчихсан байгаа шүү. За тэгээд хойдлын хэсэг бол бидний судалгаа бол Томскийн бас хамгийн цаагаар ч юм уу удаатай очиход түгөө тавиад идчихсэн. За амны 6%. За би бол одоо бүгд дахин тохиолдож байна. Самар хийж байгаа шаардлага гэсэн. Яг самар хийж байгаа шаардлага. Яг самарнаас бол автосын бодлоор зарж ирснийг авч ирэх шаарж ирсэн өөрөө юм би тусчтай. Европчууд энийг бол тайны авах гэж зэрэг тайс гол тэр яагаад ингэж байгаа гэдэг хашаалт үзлэмж гэдэг. Жишээ нь Америкийн орон зайг өсөж одоо нэгдлсэн. Энэ зөвхөн бүтээгдэхүүний нэг байна. За хэдүүлээ дараа Америкийн орон зайг өсөж юу вэ? Зах зээл бол нэг тэрбум $10 зах зээл гэдэг зэрэгцтэй гэж одоо судалгаа хийх. За тэгээд хэрэгжсэн гараатай буюу энэ үйлчлэгчдээс бүтээгдэхүүн болоод зөвхөн $7,000 зах зээл байна. Сонирхолтой байсан. Нийлээд зах зээл дээр байгаа. За энийг онцгой зүйл байгаа нь Америк боороо гэхээр 70 гаруй заастай байна. Бид нөгөө тастай юм одоо Америк сайн рекламын сайн хэрэглэдэг шүү дээ. Энэ зүйл бол яг аваад за Америк 6 гэхээр одоо өндөр болох самрын хэлхий. Самар сайн хадаар хэлцэж шиг жагаар өгөх шүү дээ. Энэ бол одоо за өндөндөөс харуулж чадчих. За 9 нь бол сүүлийн үед авокадо оливын ойл гэдэг. Тэгэхээр энэ зүйл бол юу вэ? Тавганы эдгээр бүгдийг тавьж байгаа юм. Маш мэдээж ийм учраас Европ болон Америкийн тэр хүчтэй орнууд энэ амт шилдэг маш сайн мэддэг учраас энэ амт шилдэг. Одоо сүүлийн үед нөгөө хоолны болон янз бүрийн судалгаар өсөлт үүсгэж байгаа ойлгомжтой зүйлүүд яригдаад тайлбарласан. Жижигхэн хасалтай байгаа гэдчихэд бүх төрлийн юмуудыг хангалттай өсөлт үүсгэж байгаа. Тэр нь бол энэ гарах өсөлт үүсгэж байгаа. Бас шатах болсон. Гэхдээ яг энэ чиглэлийн судалгааны ажлууд дэлхийд дахин ч гэсэн Монголд энэ зөвхөн хийж байгаа. Бид энэ SGS-ээр олонсын лабораторид самрын аймаг явуулж үзээд яг энэ Америкийн орон зайг өсгөх зүйлийг одоо тасааж байгаа. За дараа нь зөвхөн хэлбэг сайжруулахтай. За дээрэс нь бол бид сүүлийн найрагчхан цаана гэдэг юм зөвхөн пепрүүд яваад байгаа. Атланта пепрүүд биш яваад байгаа. Бид нэг судлаад үзсэн чинь найрагчхан эсвэн гэдэг зүйлийг ялгарлаа пенолын хүчил гэдэг зүйл энэ одоо самарын чөлөөт гэхээр аваад гэдэг байна гэж үзэж байна. Тэгэхээр нөгөө ингээд сахартай хүмүүсийн одоо инсулинийг докторжуулах юм бол шууд нөлөөлөх гэсэн бас таамаг нөлөө байна. Би уг нь одоо чиглэл ухааны шууд нөлөөлөх гэж хэлж байгаа бидний судалгааны явцтай болж байгаа учраас ерөнхийдөө нөлөөлөх юм байна.
За тэгээ ясны хичээл. За тэгээд дээрэс нь бол маш их хүчтэй анти осод явж учраас энэ гаднаас одоо бий болж байгаа. Чөлөөтэй Америкаас нэг юм дуусдаг. Манайх нөгөө нэг нийтийн 10% хүчтэй чадaltaа чөлөөрөө буюу одоо эцэг бүтээгдэхүүн чадaltaа үүсгэж байгаа. За одоо та нөгөө хүн бол надаас самрын бизнестэй гэдэг. Би ихлээр яг энэ самрын бизнес гэдэг жоохон санаа зовоод байсан. Яагаад гэвэл шууд хүмүүс бодог мэдээж байгаа юм тийм. Урагшаа нүүрсэнд байгаа боогоо гаргаад байгаа үстэй гэдэг асуулт айгүй ордог байсан байна. Тухайн жоохон үзэгдээд байдаг гэсэн. Одоо бид эсрэгээр ярьдаг. Энэ бизнесийг бид хийж олон нийтэд зөв таниулах хэрэгтэй байна. Бидний хүмүүсийн хэрэгцээний хийж таарна. За тэгээд нөгөө самрыг бол одоо өөрсдөө зөнд юм уу яа гэдэг оюутан харахад орсооч таарах. Тэгээд зарим бүр яг за малэр гэдэг ажил хүмүүс тойрч байгаа бүгд явж өгч гэсэн. Тэгээд би нэг 3 үеийн хэрэг байдаг юу юм гэж яриад ирсэн зарим тийм хэрэг яадаг ч юм. Хаяа хордлоо болж байгаа юм. Ялангуяа хүүхдүүд их аюул байна. Тэгээд миний нэг бага наснд орсон манай аав чөмгөд алхан дээр ингээд тавиад өгдөг гэдэг аав чинь цэвч чаддаг. Тайдсан бас тэд орсон зүйл ч гэсэн бас хийж байгаа юм шиг байна. За тэгээд 3 зэрэгтэй таг манай бага захад үзүүлээ болох цөмгөөс авахлаа эцэг бүтээгдэхүүн одоо энэхээс их манай Европ орнууд асаалаа гэсэн. 20 гаруй шатны ажлын дараа бүтээгдэхүүн гэж хараад байна. За сүүлийн үед нэлээд бас бахархаад нэлээд бас яриад байгаа зүйл нь энэ USD органик гэдэг бүтээгдэхүүн. За Европын органикийг авсан Монголын анхны үйлдвэр анхны брэнд болж байгаа. Тэгээ энийг та бас гаднаас орж ирж байгаа хүүхдийн ялангуяа хүүхдийн бүтээгдэхүүн хэмжээг танигддаг. Энэ хоёр. Тэгээд бид жоохон дараахан байгаа. Дараахан яараа гэсэн. Юу нь бол маш Европчууд бол энэ мэдж байгаа. Америкт бол Costco Moscow гэдэг дэлгүүр дээр органик тасаг гэдэг дээр энэ бүрийн логотой бүтээгдэхүүн тавьдаг байдаг. Энгийн бүтээгдэхүүнээс 20-30% илүү үнэтэй байна. Тэгэхээр Монгол гэхдээ яг хүнсний бүтээгдэхүүн гэсэн чинь газар тариалан дээр нэг компани авсан юм байна. Тэгээд энэ Монгол Raps хараад тэгээд Raps өгөхөр дэвдэг юм аа. Тэрэн дээр органик аваад тэгээд өөр Монголын ED гэдэг өмнөний компани руу нийлүүлээд тэр нь болохоор органик сүү гэдэг. Тэгээд нөгөө органик сүү гэдэг нь мадлын юу гэдэг хэвээр гэдэг шаардлагатай байдаг учраас Монголд гэсэн органик хижээлээр эзэн өврийн сүү гэдэг итгэдэг бол тийм бизнес юм байна гэж байна. Бид нар бол угаасаа органик учраас органик юм байна. Тэгээд Монголын бүх бүтээгдэхүүн органик. Гэхдээ яагаад энэ органик зүйлийг авч чадахгүй байгаа юм бэ? Түүхээс авахлаад эцэг хэрэглэгч хүртэл ямар нэг юм органик алдагдаагүй юм байх хэрэгтэй учраас энийг бид нар бий болгож 3-аас 4 жилийн хугацаанд судалгаа хийж байгаа гэж яваад байна. Би таагүй жижигхэн товчлон юм орсон гэрээ гэж бодож байна. Тэгээд окей. Тэгээд дараа нь бидний нэг товсоо орж байгаа учраас гоё болж байгаа гэж бодож байна. Би нэг ном ажилласан гэдэг үг хэлээд байна. Би бол яг хөштэй газрын хөшнээс хамаар идчихсэн бүгд. Дараа нь би дэлхийгээр ажиллахдаа манай нутгийн самрын гарам чинь дэлхийн самар амар гоё байгаа гэж бодлоо. Тэгээд дэлхийгээр ингээд яваад үзэж байгаа самар асар их хэрэглэх мөртлөө ерөөсөө миний багтаа ирсэн самар шиг гоё самар байна. Тэгээд багаас асцсан байх гэж бодож ирсэн гэсэн сүүлд нь үнээр гайхалтай зүйл байсан юм байна. 1998 онд би Лондонгийн Оксфордын боломж гэж том худалдааны боломж үйлдээ тэр боломжид дэлхийн бүх самарны дэлгүүрээр авлаа. Тэгсэн чинь самарны тос гэж байдгийг анх мэдээ. Тэгээ ямар үнэтэй юм гэж боддог байсан. За тэгсэн чинь дараа нь ширхтээ байсан чинь одоо нэрнтэй үед таарч ирсэн. Тэгээд яг хаяа гэдэг юм таараад байсан. Тэгээ 2004 он шиг санаж ширхтээ дээр асар үнэтэй зараад ингээд гой савлгаатай. Тэгээд тэрнтэй нэг юм ном хамтруулж ингэж үгээд байдаг байсан байхгүй. Тэгээд би одоо $38 жижиг юм авчаад тэгээд нэг номтой. Тэгээд тэр номыг аваад ингээд авчлаа.
тэрний дараагаар 5 жилийн дараа жилийн дараа аялаа явж исэн чинь Монгол нөгөө номч орчуулсан байж би уншиж амжаагүй бас тэр байсан ном. Тэгсэн тэр Сибирийн дуу туш гэдэг ном. Орон ном. Тэгээ санамсаргүй нэг орой үзсэн чинь хушны гайхамшигын тухай тэр ном гайхалтай өгсөн байсан. Өөрөөр хэлбэл юм чинь үгээр нэг хүн одоо энэ Сибирийн орноор холтаны аялал хийж явах хүмүүс ятгсан байна. Тэр ийм жижигэн хэрчиг одоо бид зүүцэн бид нар одоо энэний хүчинд одоо 120 насч байна. Тэгэхээр олон хүнд түгээх хэрэгтэй байна. Одоо та нарын олоодаа хүчтэй байсан чинь биднэртэй 25 км аялаад 500 настай хуш одоо ингээд доорж байгаа яг тэр ойрол үе дээр байгаа. Тэрийг бүгдээрээ наашаа тайж авчираад хуваагаад ингээд авахгүй нэг өвчл яриад байна. Гур гайхаад энэ тийм гэж байгаарсгүй. Тэгээ олон жилийн дараа энэ хүн яасан бэ гэхээр Сибирийн дуу туш гэж буюу 500 нассан хуш 3 жил доордгийг олж мэдээд тэрбэл багийн хүн тоохгүй яваад гэсэн нэг хүүхэн нөгөө ятгажсэн хоёр үгэнд хүчинд автаад нэг ийм зүйл авчижээ. Одоо энийг зүйлээр явах та нар хүн болголоо хүсээд гэсэн чинь та нар одоо бидний тэгэхгүй явчихлаа гэдэг. Тэгсэн дээр Сибирийн дуу туш буюу 3 жил орж байгаа тэр хушнаас нэг хэрчмийг аваад биендээ зүүжгэд тэр болоод дээд зэргийн одоо ертөнцийн энергийн шингээс гайхалтай зүйл байх юм аа гэж одоо ингэж сонссон юм байна. Дараагаар энэ хүн одоо тэр цовруул ном бичиж байгаа хүн хэлээд шүү дээ. Баримтаа одоо би дидон хэрэгжиж байгаа. 94 онд аялсан юм байна. Тэгээд өөрөөр хэлбэл Сибирь 120-150 настай хүмүүс байдаг. Тэр нь маш гоо. Гэхдээ Сибирийн дуу туш буюу дэлхийн хамгийн гайхамшигтай энергитэй ер усын үнэтэй модыг өөрөөр нэг хэлбэр авч зүүснийг тоо ийм хэрүүл болох юм аа гэж. Тэгээд энэ номод юу гэсэн байж байгаа бүх самрын дотроос ер усын энэ шийдтэй бөгөөд маш эртний Библийн цодорт залуучууд хөвстэй гэж орсон ном бол хошгоо энэ самар юм аа гэж. Соломон хаан өөрийнхөө улсын нэг том эдлэн хошмотоор сүм барихын тулд бүгд үдийн эдлэнгээ холдож исэн гэж. Энэ номуудтай. Тэгээ энэ бүхнийг би уншаад бичлээрээс жинхэнэ энэ шийдтэй юм гэж үссэн. Тэгээд энэ шийдтэй одоо энэ мод байдгийг одоо мэдээгээд тэгээд одоо хошны талаар энэ дотроо юм зүсэн бишэртэй юм уу? Ер усын болж хувирлаа. Уул мод би агар мод гэж боддог. Агар мод биш юм байна. Төвч үедээ царсыг гэж боддог байсан. Угаас гадаад бичин онлаа фантастай гэж нэг юм бодоод байна. Тэгээ одоо ерөнхийдөө миний хувьд одоо хошоо тийм санаа. Тэгээд өөрөөр хэлбэл ийм гоё самхаатай би бол Лондонгийн дэлгүүрт одоо 98 онд үзчихсэн байна. Дараа нь Ослод энийг өөрөөр үзчихсэн. Гэтэл яг энийг монголчууд бидний ийм том нөөцтэй байдаг юм аа гэж хийгээд бидний танилцуулаад зогсож байгаа надад гоё юм шиг ингэж санагддаг. Ийм юм аа. Гэхдээ би одоо ингээд бөөнөр ингээд зарж хайрын ийм гоё юм зүгээр зараад байж болох юм багтай гэж боддог. Тэгээд өөр бас харамсаад байдаг байхгүй юм. Зарж тийм өөрөө гэж том үгээр харамсаад чигээр бөөнөр дараад болох юм нарийн нарийн гэж. Гэтэл энэ бол тэр Осын Владимир Мегрэ гэдэг тэр одоо энийг мэдсэн тэр судлаач нь болов уу гэдэг үгээр би Сибириэс энийг маш чиглэлтэйгээр нэг юу гэдэг 500 гаруй төлөв тусыг $500 олж байгааг баруунд очиж хараад маркшээс олжлоо. Осод өөрсдөө мэдтгүүн болох юм гэдэг. Энэ барууны яг эндээс нэг тээвэрлэж гаргаад асар их юм хийж байгааг одоо мэдсэн гэж. Тэгээд Осын зарцыг босож ирсэн байна. Тэгээд одоо манайд бол ирж байгаа. Манай хамгийн нуруунд ордог одоо ингээд энэ хойгоорд ордог юм. Тэгээ хамгийн гоё байгууллага хамгийн сайн үйлчлээ тийм газарт нуруудаг учраас энэ бол одоо нэг газраа авч урагдаг газар руу урагдаг гэсэн тийм одоо яриаг өөр ном дотор байдаг. Тэгээ би тэр номыг
Өчигдөр таатаа уулзахад Оросын хайгаад олсонгүй Монгол нэг юм гарсан. Энэ 2005 он 1-р анги. Энэ номын зурцлага биш шүү. Анастасия гэдэг ном. Тэр нь болохоор Оросын дуу хошны байрал Владимир Мегрэ. Тэгээ энэ номыг би өчигдөр юу яа. Нөгөө хэдүүс газраас нөгөө айдуу байгагийн ахна авъя. Зарим найз нөхдөд би хэлье гэсэн чинь нэг ч компаниэс нэг ч байхгүй. Тэгээ би номын сандаас энийг авчираад уул бидний компани захирал өгөхөр авчирсан чинь компани захирал байгааг учраас буцаагаад аваа явна гэж. За та бүхэнд баярлалаа. Бид нар бүгдээрээ тэр Сибирийн дуу хошны нэг хэлжвэрч цаадаа зүрх хүмүүс байх болтугай гэж үнээр шийдэлтэй байна. Энэ юмны тухай бид ярьж байгаа юм байна. Ийм сайхан зүйлийг ярьж байгаа юм байна. Сам руу одоо маш ихний тэр одоо юу гэх хуучин гэрээ Салавантай холбоотойгоор дээр нь одоо хүний залууч боловсролтойгоор одоо 2-3 мянган жилийн төлөв бичсэн ийм ховор юм байна шүү. Энийг бид нар хайрлаж, энийг ойлгож ингэж явах их зүгээр юм байна. Тэгээд энэ одоо бүтээгдэхүүн болгож өөрөж байгаа энэ залуучуудаа маш их баярлалаа. Одоо нэр маш их дуртай байгаа их олон зархтай ингээд харамсалтай тийм төрлийн хүн болчиход байгаа шүү. Баярлалаа. Гүтгэлтэй ор. Үнсэлцээрээ тэгээд. Иргэдэр. Маа төгөлтэй даа. Энэ хоёр жоохон удаад байна уу? Би юу ярьчихсан. Шаваа. За юм л ихч. Тамираатай. Хоёр яг чаа. Тийм байна. За. Харимч. Хосууд өөдөөсөө харъя. Манай томато нааснаа. За дараагийн хос. Нөө юу самран баптист үртэж байгаа юм. Батун сонгоод дандаа цог. Өсгүйгээс сонгороо хүрээ. Яг би ангаа хурц гадараа. За хосууд өөдөөсөө харъя. За энэ хоёр ариуссан. За дараагийн хос хоёр. Гүтгэлтөж ороорой. Одоо гараа яриад гисэн чи гайгүй. Дараагийн хос энэ доо. За битэл баяр хүрээ ажилласарэ. За ад жаргал. Үнсэлцээрээ гэдэг. Орос үлгийг зарна гэдэг. За дараагийн бас. За тэгээ одоо. За манай UFC-ийн тулаанч Батгэрл сонгосон бүсгүйтэйг орох гэж байна. Тэр тогтолж байна. Йоо тогтолж байна. Ороод ямар байрлал авах гэж байна. За араас манай бэлгсэгээ авах хостойгоо орох гэж байна. Гүтгэлцэд ороорой бэлгээ хаа. За бадан цугаан авах бас араас нь хостойгоо орох гэж бэлдсэн байна. За хосоо сонгосноо хосоо ой. Дээр нь чи яа гэнэ. Манай бадам сонгоо авах бас Астаг хүн ганцаар орно. тэг юм утсан шиг бас. Асуур орж байгаа. Чи манай солонгоо дээр муучлаач таа. За араас нь үшээ хоёул үлдчихлээ шүү дээ гэж чи. Багтахгүй бол. Хоёул одоо яана. Автод анхтаа үлдээсэн биш үү? Тийм ээ. За хосууд авч байгаа л гэсэн. Хоёр яг таарч байгаа байхгүй бид. Хоёр таач юм. Ахын дээр. Манай эбоц.
Энэ хоёр аяа жоохон утга шиг л боллоо. Жендер мэндрийг агуулж хэлсэн боо. Тийм бэ. Энэ өөрөө секси юм болохоор Манай хоркоо клубын тэргүүн Эбог сонгосон хостойгоо. 20 хэдэн сонгоход бүгдээр хосоор сонгоцсон биш. Манай нэг хоркоо клубын нөгөө нэг юу тэргүүний бодлого гэж айхтар гэж. Өөрөө хэнийг авах вэ гэх. За миний сонгосон хосоо гүтэлтүүд ороод байл одоо яах вэ? За тэгээд байгаа. За гоё. Өө хүрэн багаа бас байсан байна. Хүрэн багаа сонгосон хостойгоо. Тэгээ хүрэн багууд би өөрийнхөө хосыг нь санал болгосон. Чи манай хосыг яаччихчаач гэж. Яах гэх юм аа. Манай хосыг сонирхгүй байх. Хов зээл над ингэ яцлал тарчлаа л та манай хос. Яах газар нүгээс жижиг юм байна. Санаандгүй ингэ тарчлаа. Одоо яах вэ? Би энэ хов зээн тохиол дуртай гэдэг. Ингээ одоо хоёлаа хэлээ. Одоо яах вэ? За яах. Сэтгэл нийлэл болно даа гэх. Гарахтаа үдээхгүй шүү. Зүгээр нэг хаалган хайлаад нөгөө. За. Хариуц. Одоо барилгын сэлгэнэ өгшөө. Үйлдвэрийн шугам дээр нэг сонирхолтой юм байгаа. Тийм миксер хөрөмжтэй юм байна. Миксер яаж юм гээд юу явж хахад цэвэр юм Почти самрын дотоод чөмгөн ингээд явж байхад дотор нь гадны ямар нэгэн хог металл бит байна уу шалгаж байгаа юм байна. За энэ нэг ийм одоо энэ дотор нэг цай маргаж гинөө. Ийм жижиг юм ингээд хаяа энэ дотор хийж явуулж шалгадаг гинэ. Ийм юм гадны бит энэ дотороо явлаад бол энэ толгойн хөрөмж автоматар зогсоод энэ гадны битийг гаргадаг. Одоо харж байгаа ийм жижигхэн цагаан байгаа юм. За эсвэл энэ харагдж байгаа баахан ийм металлууд За ийм хог ингээр явбал шууд энэ үйлдвэр автоматар бүх шууд зогсдог байна. Самраар мэрэг татаад ирсэн. Самрын мэрэг гэж байна.
Өнгөсгүй самраар мэргэлж байгаа гинэ. За ингээд сонирхолтой аяллаа хийчтэй. Гоё байна. За энэ үндэсний үйлдвэрлэлтэй танилцах аяллыг бол бас гон байгуулж байгаа нь байвал их зүгээр санагдлаа. За махан нартай Монголын бүрдээ бас энэ талаар пост оруулж байгаа хүмүүс сонирхолтой юм шиг. Би бас дотоодын үйлдвэрлэлд өмнө бид нар яг өвөөч гэр боо компанитай энэ танилцах яг махан нартай Монголын танилцах аялал хийжсэн. Чөлөөс компанид хийж байсан. За энэ аяллыг бол би өөр зохион байгуулсан. Хакап билүү зохион байгуулсан. Тэгэхээр би ийм сонирхолтой ийм аялал сонирхол би бас ханаа асуудал бүрдээрээ гаргуулж байгаа. Одоо үндэсний үйлдвэрлэлтэй танилцаж үзэж танилцах те айгуу зохион байгуулж бодлоо. Хараа хүн бас санаас тэлээрээ баярлалаа. Ийм гоё гаргийн бэлэг авлаа.